За мэцхан хүмүүжчдийн үжийн амгалан гэдгийа. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 14 сав. Өнөөдөр одны анхаарлыг тэр тусмаа цаашлуулын хуульчдын гол Ираны сэдэв болж байгаа мэдээ бол Америкийн эзэн улс нийт 75 орны иргэдэд цаашлуулын виз олголтыг тодорхой бос хугацаагаар тогтоох шийдвэрийг гаргав. За энэ мэдээ бол өглөөгөр гарсан. Гэвч миний албан ажилд тогтсож байгаа учраас энэхүү мэдээг бол ажлын дараагаар бичиж байна. За ингээд уламжлалт дагуу энэ мэдээ бол Вашингтон DC хотын цагаар орооны 8 цагаас 5-нд хүрч байна. За ингээд мэдээнд орё. За бид бүхэн мэдэж байгаа өмнө нь Америкийн эзэн улс Африкийн голдуу. За ингээд Азийн цөөн 39 оронд цаашлуулын хориг визийн хориг зарлаад байсан. За тэгвэл өнөөдөр энэ хоригийг өргөжүүлж өмнө нь зарлаад байсан 39 орн дээр мөн Африк, Аз болон за ингээд цаашлаад Евразийн орнуудыг багтаасан 75 орныг хамруулах шийдвэрийг гаргалаа. За энэхүү мэдээг ийхүү онцлон мэдээлж байгаа шалтгаан бол энэхүү 75 орны жагсаалтанд Монгол улс багтаж байна. За энэ нэг зүйлийг залруулж хэлэхэд бол ихэнх мэдээллийн хэрэгслүүдээр бүх төрлийн визийн хориг гэсэн ийм тайлбар гарч ихтэй мэдээ бол их голдуу харагдаж байна. За тэгвэл энэ нь бүх төрлийн виз хараахан биш. Харин зөвхөн цаашлуулын буюу immigrant визэнд хамаарч байна. За тиймээс энэ мэдээг зөвхөн Америкийн эзэн улсад цаашлах хэрэгтэй визэнд хамаарна гэж ойлгох бөгөөд за тэр тусмаа Монгол улсын хувьд цаашлуулын бус буюу non-immigrant виз энэ журамд хараахан хамаарахгүй гэдгийг урьдхан зүйтэй байна. За ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг бол Америкийн эзэн улсын засгийн газар за эдгээр нэр бүхий 75 орноос цаашид ирсэн хүмүүс Америкийн нэгдсэн улсад төсвийн мөнгөөр санхүүждэг халамжийн тэтгэмжинд долдуудж амьдрах эрсдэлтэй гэж үзсэнд байна. За тиймээс ч эдгээр орнуудад энэ эрсдлийн үнэлгээ бүрэн хийж дуусах хүртэл буюу тодорхой бус хугацаагаар цаашлуулын виз олголтыг ийхүү төр хугацаагаар зогсоож байна. За шинэ журам бол 1-р сарын 21-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тиймээс энэ өдрөөс өмнө цаашлуулын визийн ярилцлаганд дуудсан хүмүүсийн хувьд төдийлөн энэхүү журамд өртөхгүй байх магадлалтай гэсэн ойлголт төрөхөр байна. За харин Монгол улсын тухайд энэ мэдээ бол бас цоошин мэдээ болох хараахан биш. За Монгол улсын тухайд цаашлуулын төрлийн виз авч байгаа иргэдийн багагүй хувь нь ногоон карт суглаа хоцсон хүмүүс байдаг. Гэтэл ногоон карт хоцсон хүмүүсийн виз олголтыг бол аль хэдийн зогсоогоод байгаа. За тиймээс ногоон карт хожиж визийн ярилцлаганд орж байгаа хүмүүсийн хувьд энэ нь бол төдийлөн шин зүйл хараахан биш юм. За харин ногоон картаас бусад төрлийн цаашлуулын виз за магадгүй тухайлбал гэр бүлийн спонсорлсон гэрлэлтийн гэх мэтээр цаашлах хэрэгтэй виз авах гэж байгаа хүмүүст энэ журам шууд нөлөөлөхөр байна. За энэхүү шинэ журамтай холбоотой дараах хоёр зүйлийг тайлбарлаж хэлэх зүйтэй гэж үзэж байна. За юуны өмнө энэ мэдээг төрийн департамент болон цагаан ордон бол албан ёсоор баталгаажуулсан байгаа. За нэгдүгээрт албан болон албан бус хэвлэлүүдээр бол 75 орны иргэдийн цаашлуулын визийг хориглов гэж мэдээлж байгаа. Харин тухайн журмын нэрвчилсэн зааварт бол арай өөрөөр ойлгогдох үз. За ийм мэдээлэл байна. За тухайлбал ногоон карт суглаанаас бусад төрлийн цаашлуулын визийн өргөдөл гаргагчдын визийн асуудал бол за кейс тус бүрээс хамаарч хэлсэн адилхан байх тухай. За тухайлбал хэрвээ өргөдөл гаргагч нь хөрөнгийн болон эрүүл мэндийн улмаас Америкт ирмэгцээ төсвөөс олгодог халамжийн тэтгэвэр тэтгэмж авах эрсдэлтэй гэж консул үзвэл шууд виз татгалзах чиглэл өгч байна. Гэхдээ энэхүү зохицуулалтанд бол цоошин зүйл үзэгдэл хараахан биш. За дээд үтсэн энэхүү public charge гэх ойлголтыг өмнө ч бас визийн олголтод баримталж байсан ийм журам. Харин энэ удаад илүү чанга хавтгааруулсан байдлаар ашиглах хэрэглэх улмаар ихэнх өргөдөл гаргагчдын визийг зөвхөн энэ шалтгаанаар
татгалзах эрхийг консулуудад өгч байна гэж ойлгох хэрэг. За хоёрдугаарт энэ журамд нэг сонирхолтой чиглэл орж ирлээ. За энэ нь визийн ярилцлагад орж байгаа хүмүүсийн нас хүнээс боловсрол, англи хэлний мэдлэг, за биеийн жин, эрүүл мэндийн зэрэг олон талыг харгалзаж үзэхийг консулуудад үүрэг чиглэл болгож байна. За тиймээс тухайлбал ужиг хууч өгчтэй юм уу, өндөр настай, за эсвэл илүүдэл жинтэй хүмүүсийг дээрх шалтгаанаар буюу Америкт ирээд ажил эрхлэх чадваргүй тул халамжийн тэтгэмж авч төсөвт дарамт учруулна гэж үзэж улмаар виз татгалзахаар болж байна. За энэ дээрдэрсэн хүмүүсийн гадаад төрөх үзмжээр буюу за гол төлөв биеийн жингээс хамаарч визийн шийдвэр гаргах тухай яриаг бол за Трамп өнгөрсөн жил цагаан ордонд ирсэн цагаас хойш яригдж байсан. За тэгвэл энэ удаад ийхүү албан ёсоор яригдж ашиглаж эхлэхээр болж байна. За тиймээс цагаачлалын виз авахаар ярилцлаганд орж байгаа бүх хүмүүс маш нарийн чанд санхүүгийн болон эрүүл мэндийн шалгалт шүүлэгт ороо зогсохгүйгээр дээр нь хамгийн гол нь эрүүл сарвал бөгөөд санхүүгийн бүрэн чадхтай гэдгээ нотлох чадвартай байгаа боловч харин биеийн илүүдэл жинтэй юм уу үгүй бол өндөр настай хүмүүст виз татгалзах нөхцөл ийхүү боддоор үлдэж байна. За ингээд дахин хэлэхэд дээрх шийдвэрт цагаачлалын бус виз буюу non-immigrant виз одоогоор хамаархааргүй байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын засгийн газар бол цаашдаа визийн хориг тавих орнууд, эдгээр орнуудад ямар хориг тавих шаардлагуудыг дахин судалж үзэж байгаа гэсэн албан бос мэдээ бас байнамаа. За тиймээс цаашдаа энэ мэтийн визийн хориг тавьсан шийдвэрүүд гарч магадгүй гэсэн яриа хүлээлт байна. За ингээд өнөөдөр Treasury Department-аас гаргасан нэр бүхий 75 улс орнд цаашдын визийг хорж байгаа тухай мэдээллийг тавьж хөрвүүлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй.